2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр бүгд найрамдах Хятад ард улсын Юлинд байрлах нэгэн орон сууцны барилгын бохирын шугам генетикийн л бөглөрч гин. Бүхэл бүтэн нэг барилгын бохирын шугам бөглөрчхөөр тэнд амьдардаг хүмүүс гомдол гаргах нь тодорхой. Гомдлыг шийдвэрлэхийн тулд барилгын ашиглалтыг хариуцдаг хүмүүс ирж шалгалт хийтэл бохирын шугам хогноос эсвэл цааснаас болж бөглөрөөгүй байсан бөгөөд махнаас болж бөглөрсөн байх нь тэр. Гэхдээ ганц хоёрхан ширхэг жижиг хэмжээтэй махнаас болж бөглөрөөгүй байсан ба маш их хэмжээтэй. Тодорхойлбол 2000 орчим ширхэг махнаас болж бөглөрсөн байв. Хин яагаад ийм их хэмжээний бөөн маха 0 руугаа хайсан юм болоо гэдг нь маш их анхаарал татаж байсан болохоор ажилчид хоолойны бөглөөг гаргах явцдаа тухайн махыг сониучрхан хартал тэр нь энгийн нэг мах биш харин хүний арьстай төстэй зүйлтэй мах шиг харагдсан байдаг. Үүнийг харсан хүмүүс бүгд л зочирдон хүлээн авсан бөгөөд шуудхан л цагдаа дуудаж энэ тухай мэдэгдээд зогсохгүй тэднийг ирэхээс өмнө хаанаас хайсан болохыг нь бараг л мэдчихсэн хүлээж байсан юм. Тодорхойлбол тухайн мах нь хайсан айлынхаа шугамнаас бараг л холдоогүй байсан болохоор энэ махыг 25 настай ганц бие бүсгүйн гэрээс хайсан болох нь тодорхой байсан юм. Энэ оршин суугчийг Ли Фомпин гэдэг 1995 онд бүгд найрамдах Хятад ард улсын Гуанши Жуангийн өөртөө засах орны ядуухан тосгонд 4 хүүхэдтэй айлын том охин болон мэндэлсэн нэгэн байлаа. Түүний аав ээж хоёр нь жинрийн нэгэн тариачин хүмүүс байсан боловч хүүхдүүдээ өөрсдөөс нь илүү дээр амьдрах ёстой хэмээн хичээн зүтгэж тэднийг сурах боломжоор хангах гэж маш их хичээдэг байв. Аав ээж хоёр нь хичээл зүтгэл гаргадаг гэдгийг хүүхдүүд нь хинээс ч илүү мэддэг байсан тул тэд хичээл номонд шамдаж бусад хүүхдүүдээс илүү шилдэг сурагчид болдог байсан. Ялангуяа том охин Ли Фомпин нь онц сурдаг сургууль болон багш нартай хүлээн зөвшөөрөгдсөн хүүхэд байсан болохоор багш нар нь түүнийг нэр хүнд бүхий их сургуульд элсэн ороод ирээдүйд ихийг хийж бүтээх хүн болондоо хэмээн магтдаг байсан боловч нас ойролцоо дүүнертэй байсан болохоор бүгд нэг зэрэг их сургуульд орох боломжгүй гэдгийг охин өөрөө хинээс ч илүү сайн мэддэг байсан. Тийм ч учраас айлын том охин илүү хүнд ачааг үүрэх ёстой хэмээх дарамтыг өөртөө бий болгож нэр хүнд бүхий их сургуульд элсэн орохын оронд гэрээс нь хол зайд байрлах мэрэгжлийн сургууль буюу манайхаар мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвд элсэн орохоор шийдэн ахлах сургуулиасаа элсэн орсон байдаг. Түүний элсэн орсон сургууль нь жилийн 6000 юаны тэтгэлэг өгдөг 3 дээр нэмэх нь 2 хөтөлбөртэй сургууль байсан бөгөөд 3 жил нь ерөнхий боловсролын хичээлээ үзээд дараагийн 2 жил нь сонгосон мэрэгжлийнхаа хичээлийг үзэж судлаад төгсдөг. Ли Фомпины сонгосон мэрэгжил нь хамгийн эрэлттэй мэрэгжлүүдийн нэг болох сувилагчийн мэрэгжил байлаа. Тэрээр сургуулаа бүр маш онц дүнтэй төгссөн бөгөөд хичээлүүдийнхэн дүнгууд 90%-аас дээш байдаг байсан гэхээр яаж сурдаг байсан нь мэдэгдэж байгаа байх. Онц дүнтэй сургуулаа төгссөн Ли Фомпин ажил олох тийм ч хэцүү байгаагүй бөгөөд төрсөн гэрээсээ 2 цагийн зайд орших Юлины улсын эмнэлэгт сувилагчаар ажилд орж чадсан. Ли Фомпин дөнгөж сургуулаа төгссөн хэрний ажилдаа маш сайн хариуцлагатай байж чаддаг байсан болохоор эмнэлгийн дундаа нэр хүндтэй ажилтан болоод амьдсан боловч тэрээр хамт ажилдаг хүмүүстэйгээ хизээч ойр дотн нөхөрлөдөггүй байсан. Зүгээр л тэдэнтэй ээлдэг байж асуусан асуултанд нь цөөн хэрнээ оновчтой хідэн үгээр л хариулдаг байсан аж. Шуудхан хэлэхэд ажил амьдралаа холдоггүй хэл хязгаараа сайн мэддэг охин байсан гэх юм уу та. Ли Фомпины ажилдаг эмнэлэг тэглээч сувилагч нарыгаа нэг тасагтаа тогтсон байдлаар ажилуулдаггүй байсгийгээд л сэлгэн ажилуулдаг байсан болохоор дотн болох шаардлагач бас байгаагүй ч байж магадгүй юм. Ли Фомпин сарын 350 юаны түрээстэй хямд байранд амьдарч маш бага хэрэглээний зардлаар амьдардаг. Дээрээс нь байнга илүү цагаар ажиллаж 8000 юаны цалин авдаг байсан хэрнээл өөртөө амьдардаг байсан гэх. Сонирхолтой байгаа биз? Уул нь цалин болон амжиргааны зардал хоорондын харьцааг харах юм бол өөртөө амьдрахааргүй байгаа юм. Ли Фомпин өөртөө байгаад байсан шалтгаан нь ар гэр ажил амьдралтай нь огт хамааралгүй байсан бөгөөд тэрээр өөрийнхөө донтолтоос болоод өөртөө амьдардаг байсан. Ли Фомпин Lucky Airship нэртэй тоо таадаг мөрийтэй тоглоом тоглох дуртай байсан бөгөөд эхлээд бага хэмжээний мөнгөөр мөрий тавьж тоглодог байсан ба энэ тоглоомынхаа ачаар хамт тоглодог хүмүүстэйгээ дотн нөхөрлөж ажил дээрээ эхлүүлдэггүй байсан найз нөхдөд харилцаагаа хүртэл тогтоож ажлынхаа стрессийг тайлдаг байсан. Эхлээд маш бага
мөнгөөр мөрийг тавьдаг байсан боловч Ли Помпийн мөрийтэй тоглоомонд одтой нэгэн байсан тул тавьснаас их хэмжээний мөнгө хожиж чаддаг байсан ба нэг удаа 10,000 юаныг хожиж хэдхэн цагийн дотор л нэг сарын цалингаасаа ч их хэмжээний мөнгийг олж чадсан нь түүнд маш муу нөлөө үзүүлж орхисон. Ли Помпийн ингэж хожих мөхцөөл их хэмжээний мөнгөөр мөрийг тавьчих бол бүр их хэмжээний мөнгө хожих боломжтой юм шүү хэмээх бодлосоо болоод эхлээд өөрийнхөө хадгалж байсан бүхий л мөнгийг мөрөнд тавьсан боловч бүгдийг нь алдсан тул алдсан мөнгөө буцааж олохын тулд хүмүүсээс зээл авч мөрийг тавьсаар байгаад нэг л мэтгэд 418 мянган $. Тэнцэх хэмжээний мөнгөөр мөрийг тавьж үүрэнд орсон байдаг. Өөр мөрийг их зүйлсээс болоод Ли Помпийн асар их сэтгэл готролд орж сэргэлэн цаваа зан нь үгүй болж эхэлсэн бөгөөд үүнийг нь анзаарсан хүмүүсийн нэг нь түүний хамт ажилладаг эмнэлгийн гэмтлийн засгийн эмч Лоу гэгч байлаа. Лоу эмч түүнээс юу болсныг нь асууж санаа тавьсаар байгаад нэг л мэтгэд тэд найзууд болсон бөгөөд Ли Помпийн өөртөө тохиолдсон бүхий л зүйлсийг түүнд ярьж мөнгөнд тусламж авахар болсон. Эхлээд Ли Помпийн Лоугоос 10,000 юан зээлсэн бөгөөд зээлийн хүү болгож 2,500 орчим юан өгөхөөр тохиролцсон. Гэхдээ энэ мөнгө зээлэлт Лоу эмчийн муухай төлөвлөгөөний дөнгөж эхэлсэн ч байсан байж магадгүй юм. Тэрээр Ли Помпинд дасралтгүйгээр мөнгө зээлүүлсээр байсан бөгөөд Ли Помпийн ахин мөрийтэй тавьж алцаар юу юучгүй үлдэж байсан тул Лоу авах ёстой мөнгөнийхөө оронд Ли Помпийн бүсгүйн биеийг нь шаардаж эхэлсэн. Хамгийн хэцүү нь Лоу эмч Ли Помпинийг сүрдүүлж эхэлсэн бөгөөд нэг бол мөнгөө өг, үгүй бол бие өг гэж шаардахаас гадна үгэнд орохгүй бол эмнэлэг даяар чиний мөрийтэй тоглоомын донтолтын талаар ил болгоно гэж сүрдүүлэх болсон. Үүнээс болоод Ли Помпийн аргаа барж Лоу эмчтэй уулзаж эхэлсэн төдийгүй түүний ир химийн дуудсан зочид буудал руу хүртэл очдог байсан болох нь нотлогддог. Өөрөөс нь 26 насаараа эхнэр хүүхэдтэй хүнтэй уулзаж ёс бус харилцаа эхлүүлнэ гэдэг дөнгөж 20 нас гарч яваа бүсгүйд хэцүү байх нь ойлгомжтой. Дотн харилцаанд орж эхэлснийхаа дараа Лоу эмч Ли Помпинийг ахин сүрдүүлэх сэдвтэй болсон нь чамайг надтай уулздаг болохыг чинь эмнэлэг даяар хэлэн шүү гэх сүрдүүлэг байлаа. Ингээд Ли Помпийн түүний хатганд нэг мөсөн орсон бөгөөд Лоугийн хэлсэн болгоныг хийж өөрийнхөө амьдардаг байрнаас хүртэл нүүж түүний түрээсэлж өгсөн эмнэлгийн ойролцоох байранд түүнтэй хамт амьдрах болсон. Лоугийн хувьд гэр бүлээсээ салаагүй байсан болохоор тэдний харилцаа нууц амиргийн харилцаа байсан гэсэн үг. Цаг хугацаа явахын хэрээр Лоугийн дарамт улам бүр ихсэж Ли Помпийн түүнийг улам бүр үзэн ядаж жигсэн зэвүүцэх болсон. Гэтэл яасан гэж Лоу эмч бүсгүйд хизээж хүлээн зөвшөөрөх боломжгүй нэгэн зүйлийг тулгаж эхэлсэн. Энэ нь миний хүүхдийг төрүүлэх гэх шаардлага байлаа. Үүнээс болоод тэдний дунд асар том маргаан өрнөж улмаар 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр илүү хурцдсан. Тухайн өдрийн шөнө Лоу эмч маргалдааны дараа сэтгэл гутралынхаа эмнээс уучгаад нам унтаад өгсөн боловч Ли Помпийн хувьд түүнийг унтаж байгааг харахын хүртэл жигшил төрүүлэн байсан тул зүүн мөрөн дээрх жүтгэрийнхөө үгэнд орохоор шийдчихсэн. За тодорхойлбол компьютерийнхаа залхуурыг салгаж авч байгаад Лоу эмчийн хоолойг нь боомлж хүнөсөн байдаг. Лоу уусан эмнээсээ болоод ямар ч эсрүүцэл үзүүлээгүй болохоор Ли Помпинд илүү амар байсан байх. Түүнийг хэрэгээ үйлдээд дуусгаад аль хэдийн үүр цайчихсан байсан тул тэрээр ажилдаа юу ч болоогүй мэт явахаар шийдэн ажил руугаа очисон бөгөөд тухайн өдөр хачин сайхан ааштай байсан хэмээн ажлынх нь дурсдаг. Ли Помпийн гэрээсээ гарч ирэхээс өмнө Лоугийн хурууны хийг нь ашиглан утсыг нь онгоолгоод дансанд нь байсан 98,000 юаныг нь өөрийнхөө дансал руу шилжүүлж аваад зогсохгүй их нэрлүүн мэс засалтай байгаа болохоор ойрын хэдэн өдөр гэртээ харихгүй бас холбоо барихгүй байх шүү хэмээн мессеж бичсэн. Тухайн өдөр Ли Помпийн бүтэн өдрийн ээлжтэй байсан тул ажлаасаа гарч явах ямар ч боломжгүй байсан бөгөөд ажлаасаа буугаад гэртээ хараад Лоугийн цогцыг зохицуулахар шийдсэн юм. Ингээд 3 дугаар сарын 21-ний өдөр гэртээ ирмэгцээ Лоугийн цогцыг мөчилж яс мах дотор эргэтнүүдээр нь ялгаж усанд буцалгаж болгоод бөөнөр нь 0 руугаа урсгасан боловч урсаад байна гэж ботсон зүйл нь урсаагүй болохыг бид мэдсэн шүү дээ. Нэгэнт Ли Помпийн гэрээс энэ махнууд хаягдсан гэдг нь тодорхой болсон учраас цагдаа нар нэгэн яралтай түүнтэй уулзаж 3 дугаар сарын 23-ны өдөр түүнийг саатуулах шийдвэр гаргахтай яг зэрэгцээд Лоугийн эхнэр эмнэлэг рүү залган нөхрийнхөө талаар асууж
залууснаар түүний хэдэн өдөр ажилдаа ирээгүй болохыг нь олж мэдээд цагтаад мэдэгдэж энэ хэргийн учиг тайлгдсан юм. ДНХ-ийн шинжилгээгээр бохрын хоолойноос олдсон бүх 2000 ширхэг мах Лоугийн зогтсноос шулж авсан мах болох нь тогтоогдсон. 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ли Помпений гин буруугийн шүүх хурал нь эхэлж Ли Помпеийн өөрийгөө хамгаалахын тулд Лоу өөрт нь бэлгийн болон сэтгэл санааны дарамт учруулсан хэмээн мэдгдсэн боловч үүнийг нь нотлох ганц ч нотлох баримт олдоогүй. Тэр байтугай Лоу болон Ли Помпеийн нарын утсыг халж шалгахад хүртэл хоорондоо бицэлдсэн ямар ч сүрдүүлгийн утгатай мессеж байгаагүй юм. Гэхдээ Ли Помпеийн бүсгүй үнэхээр сүрдүүлэхт өртөөд байсан юм бол гадуур эрх дураараа явах эрх чөлөөтэй байсан юм чин цагдаагийн байгууллагад мэдэгдэх боломжтой байсан шүү дээ. Яг энэ байдлаас нь болоод шүүх түүнийг худлаа ярьж байна хэмээн дүгнээд цаазын ял оноосон. За энэ хэрэг дээр бас нэг хачирхалтай зүйл яригддаг нь Ли Помпеийн үнэхээр бэлгийн хүч хэрхийлэлд өртсөн боловч харамсалтай нь яг тэр нотлох баримтыг нь шүүх хурлын үеэр прокурор нь мартаад ирсэн гэх буруутгал байдаг. Гэхдээ энэ бол прокурорын ч юм уу ямар нэгэн албан ёсны хүний амнаас гарсан үг биш бөгөөд Ли Помпений аавынх нь үг байдаг. Магадгүй энэ хүн охиноо өмгөөлөх гээд ингэж хэлсэн ч байхыг үгүйсэх аргагүй юм да. Ли Помпений цаазын ялын гүйцэтгэл хэрэг үйлдснээс нь хойш яг 3 жилийн дараа буюу 2023 оны 3 дугаар сард болж өндөрлсөн бөгөөд түүнийг цаазлахаас өмнө аав ээж дүү нартай нь уулзуулсан хэмээн тэмдэглэсэн байдгийн байна. Энэ удаагийн маань хэргийг хүрээд өндөрлөж байна. Таалагдсан бол лайк дараарай, сувгийн маань дэмжээ, subscribe хийгээрэй. Баярлалаа. Баяртай.